Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 10 дахь бичлэг үгээр эхэлж байна. За өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр альбаад бүтээлчээр хандаж санаачлалгаа хуваалцаж түүнийгээ хэрэгжүүлдэг хүмүүс талархмаар байна. Саяхан өнгөрсөн жил 5 сарын 27-нд би TEDx Улаанбаатарын арга хэмжээ айсуу давалгаанд очихдоо Баторж гэдэг нэг залуугийн ихтгэлийг сонсч ирсэн юм аа. Тэр залуу юу хийдэг вэ гэхээр архитектор залуу. Тэгээд гэр хорооллын танилцуулах аялал хийдэг. Бас түүнээсээ улбаалаад гэр хорооллын газрын зургийг гаргаад хэрэгтэй байгаа хэрэгцээгийн асуудлуудыг нь гаргаж ирээд түүнийгээ шийдээд тоглоомын талбай бариад ус худгийн байршлыг нь зурах ч юм уу те бүх тийм зүйлсүүдийг хийгээд эхэлсэн байна. Тэгэхээр тэр залуугийн мэдээллийг би энэ тайлбар хэсэг дээр энэ доор бичиж. Тэр маань germapcenter.org гэж байсан баха. Энийг би яагаад ярьж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө альва зүйлийг хийхдээ хүн бодоод тэрийг хэрэгжүүлээд яг хийгээд явах хэрэгтэй. Энэ маань хамгийн чухал. Хэл сурж байхад ч гэсэн зарим хүмүүс би хэл сурж байгаа. Гэхдээ яг ярих гэхээр ам хэл гацчлаа ингээ хэлж чадсангүй гэдэг. Тэр маань яг яагаад тэгдэг юм бэ гэдгийг би бас хэдэн жилийн өмнө нэг TED ярилцлага сонсож байгаад ойлгож авсан. Тэр маань тэр ярилцлаган дээр хэн юу гэж ярьж ирсэн бэ гэхээр би одоо яг нэрийг нь санахгүй байна. Гэхдээ бичлэгийг нь олох юм бол энэ доор тайлбар дээр бас доошо бичиж тавьчих. Яг хэл ярих гэхээр энэ манай энэ хэл ам энэ бүх булчингийн энэ санамжтай холбоотой байдаг юм байна л та. Өөрийнхөө төрөлх хэлээр ярихад байнга ингээ хийлээд ярьдаг учраас булчин нь яг тэр ой санамжийг бол авчихсан. Шинэ хэлээр ингээд яриад явах гэхээр тэр үг хэллэг авайг зүг урд нь хэлж байгаагүй учраас булчин нь гацдаг гэж байгаа. Тэгэхээр та тэр тухайн сурж байгаа хэлээрээ байнга чангаар ном унших ч юм уу эсвэл бол өөрөө тэр үгийг байнга давтаж хэлэх ч юм уу дуулах ямар нэгэн байдлаар ингээд чангаар байнга давтаж гаргаж тэр хэл амныхаа энэ амны хайрцаг хэлнийхаа хөдөлгөөнийг давтах хэрэгтэй гэж байгаа. Тэгж байж дараа нь ингээд хүнтэй харилцсан яриа үүсгэхэд таны хэл ам гацхгүй байна гэсэн үг. Тэгэхээр энийг санаж аваарай. Тэгээд байнга давтаж хэрэгжүүлэх нь чухал юм шүү. За үүнийг онцлоод өнөөдрийн бичлэгээ дуусгая. Дараа уулзлаа баяртай. 50 амьдралыг Монголдоо.